Сайн мэцгоны үзэгчтэй улс төрийн тайм эхэлж байна. Та бүхэн анхаарлаа хандуулна уу? За тэгэхээр 7 хоногийн өмнө нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хинбэ гэдэг хэрүүл нийслэлийн Монгол Ардын намын хороон дээр өрнөж байсан. За харин шинэ 7 хоног эхлэхдээ зэрэгцэн энэ асуудал эцэслэгдэж нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан баяр албан тушаалаас бууж халаагаа их баярт шилжүүллээ. За ингэснээр хулгайч нарт хизээч тамгаа өгөхгүй гэж мэдэгдэж байсан нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын экс дарга баярын үг хэдхэн хоногийн настай байсан гэдэг нь тодорхой боллоо. За энэхүү нийслэлийн Монгол Ардын намын хороон дээрх бужигнаа нэг талдаа гарч асуудал намжих тал руугаа чиглэлээ. Харин ардчилсан нам анхаарлын төвд орж эхлээд байна. За ирэх 2027-2028 оны сонгуйлуудад хинэн намынхаа галтгоог барьж, за хинэн улсын хурал дахь намын бүлгийг даргалах вэ гэдэг хоёр ч албан тушаалтны тушаалын эзнийг тодруулах асуудал яригдж байна. За үзэгч та бүхэнд ойлгомжтой байх үднээс эхлээд ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга буюу за гинсекийн албан тушаалыг тойрсон үйл явдлуудыг цаг хугацааны дараалал хүргье. За өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд ардчилсан нам албан ёсны гинсекгүй дандаа үр гүйцэтгэгчдийг ажилуулж ирсэн. За энэ дэж өнгөрсөн сонгуулиудад ялагдсан гих шүүмжлэл намынхан дундаас нь гардаг. За тэгвэл ардчилсан нам энэ алдаага засах зорилгоор ерөнхий нарийн бичгийн даргын үр гүйцэтгэгчийг нэг сараас илүү хугацаагаар ажилуулахгүй байхаар дотоод дүрмэндээ тусгасан. За энэ дэж ардчилсан намын шинжилсэн дүрм хэрэгжиж эхэлснээс хойш ардчилсан намын гинсекүүд ээлж дараалан албан тушаалаа өгсөөр байна. За нэг ясандаа тэд хүссэндээ биш дүрмээ дагаж ийм шийдвэр гаргаж байгаа юм а. Түүхийг эргэн сүүл 2024 оны сонгуулиас хойш улсын хурлын гишүүн асан Ганнибал ардчилсан намын гинсекээр ажиллаж байсан. За харин энэ он гарсны дараахан Ганнибалын оронд амар баясгалан гинсекийн үр гүйцэтгэгчээр томилогдсон. За амар баясгалан намын дарга цогтгөрлөн жинхлэх санаатай байсан ч ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүдэн дэмжээгүй учраас захиад л төр үр гүйцэтгэгчээр томилох шаардлагатай болсон. Өнгөрсөн сард ардчилсан намын үндэсний бодлогын хороо үүр цайтал хуралдсан ч за албан ёсны ерөнхий нарийн бичгийн дарга томилж чадалгүй тарцгаасан. За ингээд дарга буюу өнгөрсөн сарын 15-наас эхлэн баяр цогтыг гинсекийн үр гүйцэтгэгчээр томилсон байдаг. Харин түүний нэг сарын хугацаа дуусаж байгаа учраас түүнийг үргэлжлүүлэн жинхэлэх үү, оронд нь өөрхөн томилох үү гэдэг асуудал хурцаар яригдж байна. За улсын хурал дахь ардчилсан намын бүлгийн гишүүдээс улсын хурлын гишүүн Баттулгын фракцийнхан баяр цогтыг гинсекээр дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Оюутлогын гэрээг байгуулж хахад Баттулга гишүүн манай засгийн газрын зам тээврийн сайд байсан хүн. Тэгээ бүр оюутлогын гэрээг байгуулахын тулд зам тээвэртэй холбоотой хуулийг өөрчлөлт оруулах хуулийг Баттулга гишүүн санаачилж ээлж тэр чуулганаар хилцүүлж ийсэн. Тэгээд энэ тогтоолыг бол баталдсан хүн байгаа. Тэгэхээр өөрийнхөө хийсэн зүйлийг ингээ мартчихад олон жилийн дараа ингээ хотлоо ярьж явах нь бол зүйд нийцэхгүй, тэр бол зохисгүй зүйлээ гэж хэлэх гэж байна. За мөн ардчилсан намын залуучуудын төлөөлөл, ахмадуудын төлөөлөл гих хоёр ч хэсэг хүмүүс намынхаа даргадаа баяр цогтыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн шаардлага өгч байгаа нь төрийн ортод харагдсан. За түүнчлэн нийгмийн сүлжээнд ерөнхийлөгч хүрэлцэхтэй өгсөн хувилдаж эрх сонгуулиудад ардчилсан намыг ялагдуулах ажиллагааг баяр цогт хийн гих зэргээр үнэн худал нь үл мэдэгдэх мэдээллүүд эрчимтэйгээр явж байна. За харин тэрээр энэ бүх өрнөж байгаа үйл явдлуудад дараах байр суурийг илэрхийлсэн байдаг. Би бол 8 удаагийн сонгуульд орсон 5-д нь ялсан. Тэр үед бол манай нам 2 удаад нь бол олон судалтай болж исэн. Тэгэхээр намаа удирдаад орвол ялагдуулнаа гэж байгаа нь бол зарим нэг хүмүүсийн хүсэл юм уу эсвэл фантаз ийм зүйлд ягдвал нөгөө амьдралынхаа туршлагаар энийг баталсан учраас тэгж ярихад бол илүү зүйлээ. Харин зүгээр би хэлж байгаа нь манай намын гишүүд бол өөр өөрийн үзэл бодолтой. Тэгээд тэр хүмүүс бол манай намын 230 мянган гишүүний 10 хүрэхгүй хүн тийм ярьж байгаа. Тийм учраас энэ асуудлыг бол манай намын бодлогын дээд байгууллага үндэсний бодлогоор шийднэ. Баяр цогтын хувьд ардчилсан нам доторх фракцуудын эм нэгдлийг хангаж ажиллана. За намайг 5 фракцийн 4 нь дэмжиж байгаа гэж хэлсэн. За гэвч ардчилсан намын дарга цогтгөрл баяр цогтыг дэмжихгүй байгаа нь илт байгаа юм.
За иймдээч баяр цогтоос өөр хүнийг нэр дэвшүүлэх магадлал өндөр болж ирээд байгаа. За энэхүү баяр цогт ардчилсан намын дэвжээ дахин гарч ирсэн нь ардчилсан нам доторх фракцуудын бярыг үзэж байна уу гэлтэй үйл явдлууд өрнөж байна. За асуудал аль тийшээ эргэхсхийг үндэсний бодлого хорооны гишүүд эцэслэн шийдэх юм а. За харин нөгөө талд улсын хурал доторх ардчилсан намын бүлгийг хэн даргалах вэ гэдэг асуудал ч мөн хөндөж байна. За уг намын дарга болон бүлгийн даргын албыг хавсран хашиж байгаа цогтгэрэл ардчилсан намын дотоод шинжилэл дуусмагц за бүлгийн даргын албан тушаалаа өгнө гэж мэдгдсэн. За энэтэй ч өнгөрсөн даваа гарагт болсон ардчилсан намын бүлгийн хурлаар тэд шин даргаа санал хурааж сонгох байсан. За гэвч энэ хурлаар нэр дэвшүүлэлтэж яригдаагүй. Хоёр хүний нэрсэл яригдаад өнгөрсөн. За ингэхдээ зарим гишүүд санал гаргасны дагуу санал хураалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулад байгаа юм а. Би бас өмнө намын дотоод зохион байгуулалтын өмнө бүлгийн даргаасаа чөлөөлөгдөе гэдэг хүсэлтийг гаргаад явж исэн. Өнөөдөр бас энэ асуудлыг одоо эргэж тоолсны дагуу ярих нь зүйтэй гэсэн. Манай бүлгийн гишүүдийн олонх нь бүлгийн даргын асуудлыг одоо тодорхой хугацаагаар хойшлуулъя гэдэг байр суурийг бас илэрхийлж байна. Тэгээд тодорхой хугацааны дараа яригдаад явах хаа. Тэр удаа хугацаагаар хойшлуулж. За тэгээд дотоодоо ярилцаад. Миний хувьд бол бүлгийн дарга намын даргын асуудлыг алуун тушаалыг салгаад ажиллах нь зүйтэй гэдэг байр суурийг бас удаадараа илэрхийлжсэн. Тэгээд бүлгийн гишүүд тодорхой хугацаанд та энэ ажлаа хашаад яваа гэдэг л байр суурийг илэрхийлж. Тодорхой хэмжээний улсын хурлын үйл ажиллагааны парламентын тодорхой хэмжээний туршлагатай хүн 126 та парламент тэр тусмаа 42 гишүүнтэй улсын хурлын бүлгийг удирдах авч явах нь зүйтэй гэдэг байр суурьтай. Хүчний ард цогтгэрэл гишүүн Тэмүүжин гишүүнийг дэмжиж байгаа гэдэг яриа явж байгаа. За гэсэн ч түүнтэй өрсөлдөхөөр горилж байгаа төвшин гишүүн нэрээ татахгүй гэдгээ мэдгдсэн. За иймд бүлгийн даргын төлөөх өрсөлдөөн ширүүсэж магадгүй болоод байгаа юм. Харин ардчилсан намын гишүүд шинэ бүлгийн даргадаа ийм шалгууруудыг тавьж байна. 42 гишүүнтэй бүлэг байгаа дах. Энэ бүлгийг өнөөдөр нэг чигт навж байгаа зохион байгуулалт сайтай байх хэвээр. Хүчтэй сөрөг хүчин байх хэвээр. Тэгэхээр зохион байгуулалтын асуудлыг маш сайн хийдэг ийм бүлгийн даргалах хэвээр. Миний хувьд гэх юм бол нэгдүгээр туршлагыг харна гэж байна. Нэг биш нэлээд удаа сонгогдсон байх хэвээр. Олон хуулийн ардар гарцсан хүн байх хэвээр гэж харж байна. Миний хувьд бол бүлгийн дарга бол хэн нэгэн хүн аль нэгэн фракцыг хатуу төлөвлөх ёсгүй гэж үзэж байгаа. Доо ялангуяа өнөөдөр улс төрд өндөр эрх мэдэлтэй байгаа хүмүүсийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлж болохгүй түүний эсрэг зоригтойгоор үгүйж хэлэхээс одоо гадна бас одоо тэмцэх чадвартай хүн байх хэрэгтэй гэж үзэж байгаа. За 3 дугаарт нөх юм бол одоо бүлгийн 42 гишүүдтэй 41 гишүүдтэйгээ одоо нөгөө бидний хэл дээр кэрлэн гэдэг шиг ингээл тэдний аяыг хардаг хүмүүс хэрэггүй. Шулуухан хэлэхэд бол энэ сөрөг хүчний нөхцөл байдал дээр парламентын одоо энэ шийдвэр гаргалтын дээр итгэл үнэмштэй оролцож чаддаг. Эдийн засаг эрх зүй энэ байгаа нийгмийн улс төрийн нөхцөл байдлаа уншаад ард түмэнд аль нь хэрэгтэй вэ? Монгол улсад аль нь зөв бэ? Парламентд засаглалт аль нь зөв бэ? Эрх мэдлийн харилцан тэнцвэртэй байх зүйл дээр парламентынхаа дархлааг хадгалж чадах, хамгаалж чадах тийм хүн байх ёстой гэж бодож байгаа. За шулуух хэлэхэд бол одоо зарим нэгэн явцуу ашиг сонирхолд өгөө гэж хэлж чаддаг. Тэр нь одоо коноп тарж ирсэн, санал өгөлт өгж ирсэн түүхээрээ баталгаажсан хүн байх ёстой гэж бодож байгаа. Зураг хүчний бүлгийн дарга тохирооноос хол байж за хүчний ард Монгол Ардын намтай наймаалцахгүй байж эрх хөрөгчдийн одоо алдааг хурцтод хэлж чаддаг байх шаардлагатай гэдгийг хэлж байлаа. За ингэж явж ирэх сонгуулиудад ардчилсан нам ялалт байгуулна гэж гишүүд нь үзэж байгаа юм. За харин нөгөө талд Монгол Ардын намыг 2027-2028 оны сонгуулиудад ялах уу, ялагдах уу гэдгийг тодорхойлох нэг чухал хуулийн төслийг засгийн газар боловсруулж дуусснаа өнгөрсөн 7 хоногт зарлалаа. За тэр нь татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байлаа. За уг нь оюун эрдэнэ заны шатарнаар засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа татварын багц зүйлийг баталж иргэд аж ахуй нэгжүүдийнхээ нуруунд ирэх ачааг хөнгөлнө гэж амлаж байсан. За гэсэн ч өөрчлөлт хийж чадлагүй байсаар өөрсдөө ажиллаа өгцгсөн. За ингэснээр татварын ачааллыг бууруулах ажил одоогийн ерөнхий сайд учралж хэлсэн. За тэрээр ерөнхий сайдаар томилогдоод 1 сарын хугацаа өнгөрч байгаа энэ үед иргэд аж ахуй нэгжүүдийн татварын ачааллыг 2.2 их найт төгрөгөөр бууруулах хуулийн төслийг боловсруулсан тухайга дуулгалаа. За ингэхдээ татвартай холбоотой хуулиудыг багцаар нь батлах биш, нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. За нэг ясандаа татварын багц хууль нэмэлт өөрчлөлт болж хумигдлаа. Татварын багц хуулийг татаад татварын хуулийн нэмэлт өөрчлөлтийг одоо бид нар өргөн барьж байна гэсэн үг. 2.5 тэрбум төгрөгийн одоо жилийн борлуулалтын орлогоос доош байгаа тохиолдолд аж ахуй нэгжийн орлогын албан татврын 1% төлнө. За гайлаар одоо бараа бүтээгдэхүүн орж ирээд шууд нөөтөө төлөхгүй 2 сарын хугацаанд бараа бүтээгдэхүүнээ борлуулсныхаа дараа нөөт төлөх болцоог хангаж байгаа. За мөн
данс битүүмжлэгтэр хэдийгээр татвар нийгмийн даатгатай төлөөгүй үр төлбөртэй гарсан хэдий ч тухайн компанид цалин малингаа төлөх өдөр тутмын үйл ажиллагаа явуулах болцоог хангахын тулд цалингийн 20% дээр нөгөө нийт одоо дансных нь 20%-ийг нээж байгаа гэсэн. Ямар тохиолдол. Тэгэхээр тэр хүмүүс цалин өрсөөр тавиад явах одоо болцоо бүрдүүлээд нэг өсөндөө төр ард иргэдтэй одоо итгэж ийна түүнийхээ зорилгоор эргээд одоо хариуцлага хүлээ гэсэн байдлаар. За дээрэс нь аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тайлан тушаах төсөв төлөх хугацааг одоо хойшлуулж байгаа. Тэгээ 2 жилээр хойшлуулж. Тэгэхээр энэ бол бас боломж олгож байгаа гэсэн үг. Иргэдийн маань дунд хамгийн их асуудал бол одоо үл хөдлөх хөрөнгийн борлуулсны татвар ялангуяа залуу гэр бүлүүдэд маань их сөргөөр нөлөөлдөг. Тэгэхээр тодорхой хэмжээний орон сууцыг өмчлөөд одоо хуулийн төслөөр бид нар 3-5 жилиг тусгасан байгаа. Өмчлөөд үүнийгээ цааш нь зарсан тохиолдолд дуудалтан борлуулж орон гэрээ одоо томруулах, шинэ орон сууцнд орох гээд энэ үл хөдлөх хөрөнгөд зарж борлуулах тохиолдолд 2 үеийн одоо үл хөдлөх хөрөнгийн татварыг бол одоо тооцохгүй байхаар өнөөдөр бол одоо жижиг дунд аж ахуйн нэгжүүд 1.5 тэрбум төгрөгийн одоо борлуулалттай байх юм бол 1% татвар төлж байгаа. За энэ босхийг бол одоо 2.5 тэрбум болгож өгье. Үүнд бол одоо нийтдээ тав харж 180 мянган аж ахуйн нэгжийн одоо татврын ачааллыг 1% болгож бууруулж өгч байгаа. Өмнө бол одоо борлуулалтын орлогын тааз нь 1.5 тэрбум байсан гэсэн үг. Тэгэхээр энийг 1 тэрбумаар нэмэгдүүлж өгч байна гэсэн үг. Занаа шидрийн засгийн газар татврын ачааллыг 2.7 их найт төгрөгөөр бууруулах хуулийн төслийг танилцуулж гисэн. Харин энэ удаа Учрлын засгийн газар 2.2 их найт төгрөгөөр бууруулах хуулийн төслийг танилцууллаа. За үндсэндээ 500 тэрбум төгрөгөөр буурч орж ирлээ гэсэн. За гисэн эрен доторх заалтууд нь өмнөх засгийн газрынхтай адил ших байгаа юм. За өнөөхөл нэмэгдсэн үртгийн албан татвар суулгахын төлөгчийн босхийг 400 сая болгож нэмэгдүүлэх, дотоодын болон импортын нөөц төлөх хугацааг 2 хүртэлх сараар хойшлуулах зэрэг за өмнөх засгийн газрын үед яригдж байсан заалтууд яг тэр чигээрээ орж ирсэн байна. За түүнчлэн хөтөлбөр эрхэлж байгаа иргэдийн сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдох албан татварыг 100% буцаан олгохоор тусгасан байна. Хөтөлбөрийн өсний доод хэмжээ 792 мянга байгаа тийм ээ. Тэгэхээр 2 сая төгрөгийн цалин авдаг хүн байлаа гэж бодъё жишээ нь. Тэгэх юм бол 792 мянган төгрөг буюу хөтөлбөрийн өсний доод хэмжээнээс нь хүн амын орлогын албан татварыг одоо буцаан олгодог болёо, хөнгөлөё. Түүнээс дээш гарсан хэмжээнээсээ хүн амын орлогын албан татвараа төлөөд явдаг энэ зохицуултыг оруулж өгч байгаа. За энэ бол одоо нийтдээ жилдээ бол 950 орчим мянган төгрөгийг одоо буцаа авах нэ хөдөлмөр эрхэлж байгаа иргэн маань цалингийнхаа энэ хүн амын орлогын албан татврыг хөнгөлтийг. За энэ заалтын тухайд оюутны засгийн газрын үед мөн л танилцуулагдж байсан татврын багц хуулийн шинжилэл туссан заалт юм. За энэ мэтчлэн иргэд аж ахуйн нэгжүүдийн шаарддаг салбар яамны аль хэдийний тооцоолоод гаргачихсан өөрчлөлтүүд ахиад л яригдж эхэллээ. За энэ материалуудад иргэд төжирчгсөн учраас гагцхүү батлагдах нь чухал байгааг олон нийт нийгмийн сүлжээнд бичиж байгаа юм. За улсын хурлын хүн амын зөвлөлийн зүгээс ч засгийн газар шилний цаанаас чихэр долоолохгүй болж татврын багц хуулийн шинжилгээг яаралтай хийхийг шаардлаа. За татврын багц хууль бол 24 оны парламент бүрдснээс хойш 2 удаагийн засгийн газар өргөн барьсан ч одоо сая шинэ засгийн газар бүрдээд буцаага татагдсан. Тэгэхээр 2025 оны жилийн эцсийн байдлаар аж ахуйн нэгжүүдийн улсад төлөх татврын нийт төр 3.2 их найт төгрөг бүрдсэн. Асар их хэмжээний татврын болоод зээлийн дарамтанд ингээ явж байгаа. Гэтэл төрөөс аж ахуйн нэгжээ дэмжих татврын бодлого бол огт хэрэгжихгүй ингээ 2 жилийн хугацаа өнгөрүүллээ. Ер нь шулуугаар хэлэхэд бол сүүлийн 2 жилийн хугацаанд өмнөх 2 засгийн газар аж ахуйн нэгжүүдэд ард иргэдтэй болон татврын асуудлаар шилний цаанаас чихэр долоолгож байгаа юм шиг байдалтай явж ирсэн. Нэмэх гээд шийдэх гээд байна. Тийм учраас энэ асуудлыг дахиж хойшлуулгүйгээр энэ хаврын чуулганаар нийгмийн аралтаа оруулж ирж батлаад за мөн төсвийн тодтолтойгоо уялдуулаад энэ намраас эхлээд тодорхой хөнгөлт чөлөөлтүүд нь хэрэгжиж явах энэ боломжийг бүрдүүлэх асуудлаар бид нар тодорхой саналуудаа басан сангийн сайд болоод засгийн газрын төлөөлөлд бас хэлсэн. Ерөөсөө л аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа нь гацсан одоо зогссон хаагдсан ийм байдалтай байна гэсэн үг.
Өөрөөр хэлэх юм бол бид нар түрүүний хэлсэнчлэн татрын багц хуулиа оруулж ирч чадаагүй байна. Нийгмийн даатгалын сангийн талаар хуулийн өөрчлөлтийг хийж чадаагүй. Нэмэгдсэн үртгийн албан татраа бас аж ахуйн нэгжүүдийн хувьд бол бас хангалттай өөрчилж амжаагүй ийм байдалтай бараг 2 жил өнгөрчлөө. Энэ байдал нь эргээд эдийн засаг одоо удаашрах, сармагчхад зөвхөн одоо геополитикийн болон дэлхийн одоо эдийн засгаас үл хамаарсан дотоодын бодлоготой холбоотой ийм сөрөг талууд ажиглагдж байгаамаа. Асуудал бол байна. Ямар нэгэн онцгой одоо бодлого төлөвлөгөө гаргахгүй бол зүгээр ингээд хүлээгээд урсгалаараа явах боломжгүй гэдгийг л дохиог ирсэн гэдгийг бид нар анхаарах ёстой. Төсвийн нотцголыг яаралтай хийж үр ашиггүй зардлаа танаж тасарч буй орлогодоо төсвөө нийцүүлэх зүйтэй гэдгийг хэлж байлаа. За мөн бизнес эрхлэгчдээ боддоор дэмжиж татварын дарамтад орсон аж ахуйн нэгжүүдээ дампуурлаас аврах бодлого хэрэгжүүлэхийг шаардсан юм. За өмнөх 2 засгийн газар татварын багц хуулийг одоо батлана гэж ярьснаас ч баталж чадвгүй. За энэ дотоод татварын шинжилгээг одоо бодит ажил болгох нь зүйтэй гэдгийг хүн намын зүгээс хэлж байлаа.